За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Монгол улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Одоо ингээд шинээр засгийн газар бүрэлдэн бий болох ёстой. Тэгээд би Монгол хүний хувьд, улс төрч хүний хувьд өөрийн санаа бодлоо бас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байна. За Монгол улсын засгийн газрыг Монгол хүний төлөө гэсэн, Монгол улсын төлөө гэсэн, Монголын ард түмний төлөө гэсэн ийм үндсэрхэг үзэлтэй ийм хүмүүс дадлаг туршлагатай мөн мэдлэг боловсролтой шинэлэг залуучууд бүтээгээсэ бүрдүүлээсэ гэж ингэж би бодож байна. Хамгийн түрүүнд бол ерөнхий сайд хүн маань их зангарахтай шуналгүй тий. За мөн өөрийн багийг өөрийнхөө хүсснээр бүрдүүлж авч чадах ийм хүн байх ёстой шүү. Хамгийн түрүүн ерөнхий сайд маань маш чухал. Тэр ерөнхий сайд маань бол үндсэрхэг үзэлтэй хүн байх ёстой. Ер нь Монгол үндэстнэ гэсэн, Монгол хүнээ гэсэн ийм л бодлого явуулах ёстой шүү. За ингээд залуучуудыг бас их дэмжиж гаргаж ирэх хэрэгтэй. За 2 өдрийн өмнө болсон тэр жагсаал цуглаан бол залуучууд ихэнх нь байсан шүү. Мөнгө төгрөгөөр жагссан гэж бол би итгэхгүй байна. Жагсаалыг ямар нэгэн хүн улс төрийн хүчин зохион байгуулсан гэж би бол итгэхгүй байгаа. Би тэр жагсаалд баг анханаас нь эхэлж оролцсон. Тийм хүний хувьд, тэнд байсан хүний хувьд бол надад бол тийм янз бүрийн гадны нөлөө бол ажиглагдаагүй шүү. Сайхан залуучууд ирээд байраа эзлээд тэр хүйтэнд зогссоор байгаад шөнийн 11 болтол байсан шүү. Тэгэхээр би бас энэ засгийн газарт залуучууд орж ирээсэ гэж хүсэж байна. Залуучуудаа ер нь нилээд их мэдлэг боловсролтой зангарахтай тийм залуучууд байх ёстой. Тэгэхгүй бол энэ улс төрд чинь удчихсан бүр олон жил хор найруулаас орчихсан тийм их хурлын гишүүд, тийм улс төрчид маш их байдаг. Тэд нар бол ингээд зарим нэгэн тийм жижиг юу гэдгийг зангарахгүй дарга нар, тийм үү, хилцээний дарга нар, газрын дарга нар, ийм сайд нарыг, төрийн нарийн ийм хүмүүсийг бол ер нь удирдах залаад өөрийнхөө хүмүүсийг тавиад ингээд байдаг байхгүй юу. Нөгөөдүүл нь ингээд ерөөсөө нэг хүн нэг юм хэлэхээр л заа гэлгүйгээд, заа даргаа гээл тэгэлгүй яах вэ гээл ингээл те. Ингээд буруу зөрүү юм хэл ахуул авилгал те хүний дохой зангаагаар төрийн ажлыг хийдэг ийм хүмүүс гарч ирчээд байдаг байхгүй юу. Тийм учраас би дараагийн ерөнхий сайдыг шинчлэгч, зоригтой ийм үндсэрхэг хүн байгаасаа гэж хүсэж байна. За тэр хүн гарч ирчээд доороо туршлага муутай залуу хүмүүсийг бас битгий тавиасаа мэдлэг боловсролтой тэгээд бас тийм хүн болгоны үгээр ингээд буруу үгээр ч юм уу ингээ гүүгээд байхгүй шийдвэр мэдвэрийг гаргахдаа хуулийн талаас нь их хяндаг, хардаг энэ хүний хилээд хүсээд гуйгаад байгаа юмыг би хийчихвэл цаана үр дагавар нь яах вэ? Хэн нэгэн хүний эрх ашгийг хөндөөд хохироогоод байгаа юм биш виз гэж ингэж бодох тийм хүмүүсийг тавихгүй болвол миний туршлага бас байна штэ энэ улс төрд. Тэгэхэд бол маш олон ийм газрын дарга нар бол ингээд хэн нэгэн улс төрчийн хэн нэгэн их хурлын гишүүн дарга сайдын ингээд захиасаар за энийг ингээ хийчээрэй. Тэрийг ингээ хийчээрэй. За би нэг ийм хүн явуулсан шүү. Би нэг ийм бичиг явуулсан шүү. Тэ. Тэрийг ингэчээрэй гэхтэн л тэрний үгээр ороод л ингээл гар хөл болоод яваад байдаг ийм зүйл гарч байгаа шүү. Саяхан манай жишээн дээр маш их ажиглагдсан. Юу гэдгийг над руу маш их дайралт янз бүрийн юм хийж гүтгэж доромжилсан
ийм юмнууд гарахад тэрэнд нь бол одоо энэ төрийн байгууллага бас их оролцож их буруу зуруу юм тэр хийж байна лээ. Тэг зарим нэгэн одоо газрын дарга нар энэ төр бол ерөөсөө тэгэл дээд талаас нь ямар хүн үүрэг өгнө, ямар хүн лобби хийн, нэг тийм улс төрчсөн юм муухай юм энэ төр хийж байгаа нь одоо бас их ажиглагдж байна лээ. Тийм учраас ерөөсөө тийм зангарахтай, мэдлэг боловсралтай, хуулиа барьдаг, юмыг нягталдаг, ажлын хэсэг гаргаж хуульчид мөөлчид одоо юмыг үзэж шалгадаг, шийдвэр гаргахынхаа өмнө олон талаас нь одоо хилцэж эцсийн шийдвэр бол одоо шудраг тий энэ Монгол улсыг хөгжүүлсэн тэр салбар тэр хариуцж авсан зүйлээ одоо урагшин ахиулсан тус нэмэр болсон ийм шийдвэр гаргасан залуучуудыг одоо тавих ёстой шүү. Тэгэхгүй бол нэг ийм далаасан газар далд орж далсан газар ил гардаг ийм хөгийн нэг ийм арчаагүй юмнуудыг одоо тавьж гар хөл болгож болохгүй шүү. Тэр чинь та нарын гар хөл болохоос гадна бусад буруу муухай шудраг бус хүмүүс, шуналтай хүмүүсийн гар хөл болчиход байгаа шүү. Тийм учраас энэ эрх барьж байгаа ардын нам одоо дараа болох ерөнхий сайдад би хандаж үнэхээр гуйж байна. Одоо эрүүл мэндийн сайдыг жишээлбэл одоо заавал мэрэгжлийн хүн тавиарай. Мэргэжлийн хүндээ бүр ингээд одоо энэ ковидыг аятайхан аваа явуучих. Тийм энэ хөл хорой мориог одоо нэг аятайхан болгочих. Ийм хүн тавиарай. Тэгэхгүй бол одоо ингээд айд сандрал хамаг юмыг ингээд хаагаал боогоол ингэчдэг ийм одоо зангарахгүй ийм одоо мөнгө сайхан шиг хүн бол хэрэггүй. Мөнгө сайхан бол мэргэжил мэдлэгтэй би бас гайгүй дажгүй залуу гэж бодсон. Даанч зориггүй тийм хулчгар ингээд бөөрн килээд ингээд суучдаг тийм хүн юм байна л шүү дээ. Тийм учраас одоо тийм биш хүн тавиарай. За боловсрал маш чухал. Боловсролын сайдд одоо хандаж хэлэхэд үнэхээр зоригтой энэ хичээл сургуулийг нээж явуулмаар байна. Энэ үр хүүхдүүд боловсрол мэдлэг хэцүүдлээ гэртээ суусаар агаад эн чинь энэ хүүхдүүд баларч байна хөөе. Тийм учраас одоо энэ боловсрал дээр анхаараач. Аливаа улсын чинь боловсрал эрүүл мэнд хоёр л авч явдгийн штэ. За тэр ерөнхий сайдад хандаж хэлэхэд энэ хүмүүст нөхөн олгуур өгөөч. Нөхөн олгуур. Энэ хүмүүс чинь орлогогүй, бизнесгүй болчлоо. Өр зээлэндээ дампуурлаа. Энийг одоо өөрчилдөг, харддаг одоо ийм хүн байна уу? Ийм хүмүүсээ тавиач. Тийм учраас одоо энэ үнцэрхэг, шинэлэг, шинчлэгч ийм зангарахтай, туршлагатай ийм залуучуудыг, ийм хүмүүсийг заавал залуу байх албагүй ерөөсөө тий. Ийм одоо тохирсон тэрл хүмүүсүүдийг олж тавиач гэж ингэж хүсэж байна. За ингээд амжилт хүсье залуучуудаа шеэр хийгээрэй. Follow дагалдагч болоорой найз нараа.